Анх 2004 онд хоёр орон тоотой байгуулагдаж байсан хан хямны цех өнөөдөр 20 ажилтнтай үйлдвэрийн хүчин чадлынхаа 30-аас 40%-ийг ашиглаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 40-аас 50 хүний байнгын ажлын байраар ханхаас гадна баруун улсын махан бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 60-аас 70% дангаараа хангах боломжтой юм. За ер нь бол аймаг болон сумдынхаа баруун бүсийнхаа нийт хэрэглэгчдийн 60-аас 70% бол одоо махан бүтээгдэхүүнээр хангаж байна. За хамгийн гол нь боловсруулсан махан бүтээгдэхүүн гэдэг бол орчин үеийн нэн тэргуунд одоо хэрэглэх ёстой хүнсний бас нэг чухал хэрэгцээ болж гарч ирж байгаа. Ингээд махыг одоо бид монголчууд бас нэлээд сайн боловсруулж хэрэглэж сурж байгаа юм соёлтой хэрэглэгчид ингээд олноор бий болж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн шаардлага нийцсэн төр бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашдаа бид бас энэ үйлдвэрлэлээ бас хүнсний чиглэлийн цогцлбор үйлдвэр болгох юм зорилготой байгаа. Тэгээд чадвал төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчиндөө тухайн орчиндөө үйлдвэрлэх энэ тухайн орчиндөө үйлдвэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэр бол хэрэглэгчид хамгийн эрүүл зөв хүрчээдэг гэдэг утгаараа бид нэр энийг хэрэглэгчид эдэлж энэ үйлдвэрлэлийг одоо эрхэлж яваамаа. Хан жаргалант үйлдвэрээ 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа үйлдвэрлэл үйлчилгээгээ иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өргөх төсөөр иржээ. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй чанарын асуудал анхаарал татаж буй энэ цаг үед орон нутгийнхаа махан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд боловсруулах тохилог шинэхэн үйлдвэрийг барьж байгуулсанд иргэд талархаж байсан юм. Хан жаргалант үйлдвэр каз, борц, жерки, хям, царцаамаг, элэгний нухш гэх мэт 30 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Зах зээлийн хөгжил дэвшилтийг хөл нийлүүлж үйл ажиллагаагаа өргөдгөн улмаар орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг иргэд үнэлж байсан юм а.